За өнөөдөр бас нэг бичлэгээр нэг юм олдсон юм уу гэж одоо сууж байна. За би түрүүтийнхээ бичлэгээр одоо нөгөө Казак Монгол иргэдийн одоо үйл ойлголцлогтой холбоотой хүмүүс сошиалар сэвэд байгаа. Энэ сэдвтэй холбоотой. Яг хүмүүс намайг өөрийнхөө үзэл бодлоо хэлсний төлөө чи юм уу хужаа мужаа гэж янз бүрээр харааж л байна. Янз бүрийн комент хэлж байна. Тэр яг тэр хүмүүсийн л одоо итгэл үнэмшил шүү дээ. Тэр чинь хорвоогийн үнэн биш. Тэгээд тэрнтэй холбоотой бас дараагийнхаа тэрэн дээр нь тайлбар хийчихье гэж удаа сууж байна. За яг одоо ингээд манайхан ингэж одоо Монгол баларлаа Монгол одоо нэр одоо манад чи нэг нэвтрүүлэг яваад байдаг те нэр цэвэр цус цэвэр гэдэг ингээд цус ингээд ийм үзэл цус гэж яриад байгаа байхгүй юу. За энийг тэгээ одоо яг цусаа цэвэр ариун байлгана гэдэг нэг юм яриад байгаа. За тэгээд энийг чи одоо шинжлэх ухааны талаас судлаад үзэхээр одоо жишээ нь судлаад үзье л да. Одоо бид нар Google гээд одоо чи юм интернет нээлттэй бүх шинжлэх ухааны мэдлэг нээлттэй байна. Одоо Монгол цус гэж байх уу гэд ингээд интернетээс хайгаад ингээ авах юм бол мэдлэг бүх шинжлэх ухааны мэдлэг чи одоо онлайнд байна штэ. Тэгэхээр тэнд бол одоо Монгол цус гэж юм бол ерөөсөө шинжлэх ухааны тайлбар байхгүй. Хятад цус ч гэж байхгүй, Орос цус одоо тийм юм байхгүй. Америк цус ч юм уу те. Яг тийм нэг үндсэн зориулсан тийм цус гэж шинжлэх ухааны ойлголт чинь ямар ч утгагүй байхгүй юу. Цусыг бол шинжлэх ухаанд юу гэж хуваадаг гэхээр 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг, 4 бүлэг гэж хувааж үздэг юм байна. Тэрнээс одоо Монгол цус эсвэл Орос цус ч юм гэж тийм тусдаа тийм цус ингээд энийг гэд хэлчих юм бас байхгүй их зовлонтой сэдв байхгүй юу. Тэгэхээр энэ чи одоо жишээлбэл монголчуудын гарал үүслийг хүннүүгөрнөөс үзсэн одоо үүссэн гэж үздэг шүү дээ. За тэгээд яг хүннүүг ингээ түүхээ судлаад одоо бид нар хаанаас анх ирсэн гэдэг тэнд рүүгээ л очиж шүү дээ. Тэгэхээр хүннүүгийн эзэнт гүрэнгээд одоо Чингис хаанаас өмнө ингээд нүүдэлчин аймаг байж. За тэд нар яг ингээ монголоор хоорондоо ярьсан уу, бичиг нь ямар байсан, хэл нь ямар байсан, дөр төрх нь ямар байсан гэдгийг одоо яг 100% баталгаатай энэ төргийг хэлж чадахгүй болчиход байгаа шүү дээ. Чи одоо 800 мянган жилийн өмнө түүх одоо ярьчаад байгаа болохоор олон мянган жил өнгөрцөн болохоор чинь одоо тэрийг судлахад хэцүү. Гэхдээ ямар ч байсан тэр хүннүүгийн буш бунхан одоо тэр манай Монгол нутгаас олддог шүү дээ. Одоо тэр геологийн болоо одоо тэр палеонтологийн олдвраар л тэр чинь баталгаажаад яалтчгүй тэр хүннүүнэр бол одоо энэ газар нутагт амьдарч ээжээ гэж. Тэгээд яг хуу түүхчдээ хэлж байгаагаар болохоор одоо тэр хүннүүгээд эзэнт гүрэнд чи одоо бас олон аймаг овгийг өөртөө багтаацсан хүмүүс байгаа. Тэрэн дотор одоо Монгол гаралтай тийм төрөг уугар гэдэг маш олон үндэснийг агуулсан том улс байсан шүү дээ. Тэрэн дотор бол монголчууд бид нэг аймаг болцол явж исэн байгаа. За тэгээ хэсэг явсаар гоод одоо эзэн Чингис хааны үед бол одоо Монгол аймагуд чинь хүчийг аваад тэр хоорондоо талхилцдаг юм чинь байхгүй болгоод дэлхийг эзэлж исэн. За тэгээд тэр одоо яг хүннүг өрний чинь одоо яг түүхийг ингээд судлаад ахаар хүннүг өрний хаад чинь одоо урд хятад хан үндэснээс ихнэр хатан болгож авч исэн юм бэлээ. Тэгээд одоо хүннүгийн хаадд ингээд нөгөө байлдаана зохицуулахын тулд нөгөө Чингис хаан шиг ингээд хааны охиноо өгдөг байсан ингээд өгж идэг. Одоо түүхээ сайн судлаар одоо тэр түүхийг чи хятадын их сурвалж баримтанд дурддаг шүү дээ. За тэгээд тэрэн дээр нь болохоор одоо яг хятадууд бол яг хаан гаралтай охтодоо өгж байгааг юм билээ. Зүгээр нэг тариачны зариц араа гайв гэсэн одоо нэгэн эмэгтэйг одоо хүннүүгийн хаадад хатан болгож өгж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ тэр одоо бид нар одоо жишээл хятадуудыг үзээ ядаалаад байна. Тэгээд одоо бүр хүннүүгийн хаад чи хүртэл одоо хятад угсаа гарвалтай хатан буулгаж исэн түүх байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ чи одоо бүр 800 жилийн өмнө ингээл одоо жишээ нь монголчууд нь хятадуудаа үзэн, хятадууд нь монголоо үзээ ядна, орсууд нь ингээл биенээ үзээ ядсан одоо энэ дэлхийн ертөнцийн ийм л одоо манайхаа л илүү гэсэн ийм үзэл онол яваад байна шүү дээ. Тэгээ ялангуяа одоо энэ санаан дээр чинь доктор Молор Эрдэнэ чинь одоо ер нь Монгол улс гэж байсан юм уу гэдэг ийм асуудал дэвшүүлээд байдаг байхгүй. Яг үүндээ яг логик утгаар харахаас тийм байгаа байхгүй. Яг Монгол тэр Чингис хааны улс хаана байсан юм бэ? Одоо тэр Чингис хааны үеийн улсын бүртгэлийн газар, архив, номын сан одоо тэр эртний түүхийг агуулсан тэр бичиг баримт нь хаа байна гэдэг ингээд доктор Молор Эрдэнэ асуугаад байдیں۔ Тэгээд одоо ингээд
Тэрний Enneagram-аар гаргаад үзүүлчих юм одоо бидэрт байхгүй. Ягаад гэвэл ингээд бид нар чи нөгөө 13 дугаар зуунаас хойш ингээд байлдаан тулаан хийгээд одоо тэр нөгөө олон талцал хуваагдлын дунд чинь хар 20 устгаа хайчихсан. Одоо энэ одоо бүх соёлын тэр дурсгалууд чинь дайн тулаанаар үгүй болсон байхгүй. Тэгээд энэ нөгөө хоорондын зөрчил маргаан гэдэг юм чинь ингээд дайн тулаанаар бүгдийг үгүй хийчихдээ юм байна. Тэгээ одоо эндээс чинь Монгол хүн гэж хэмбэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Тэгээ ялангуяа доктор Малрын чи одоо философийн доктор Малрын чи яг энэ дээр ер нь шинэ үндсэн хуулиа батлах уу гэдээ яриад байгаа байхгүй. Ягаад гэвэл Монгол хүн гэж яг хэнийг хэлэх вэ? Одоо жишээ нь ингээл бид нар чинь одоо аав ээжийг мэдж байна, аав ээжийнхээ аав ээжийг өвгөө мэдж байна, өвгөө аав ээжийг мэдж байна. Ингээ одоо ямар ч хэсэг би гэхтэл одоо 3 үеэ мэдж байна. Тэрээс яашиг нь одоо байхгүй. Тэг бүхэл монголчууд тийм байгаа шүү дээ. Яагаад гэвэл коммунист нийгмийн одоо энэ хойд коммунизм чи Монгол орж ирээд одоо бүхнийг устгаа хийцэн байхгүй. Одоо тэр Чингис хааны гарвалтай бүх одоо хэлмэдлийн үеэр чи одоо яг бид нар 30 мянга гэдэг. Тэгтээ одоо тоон бол 100 мянга бас юм хэдэн мянга бас ярина. Маш олон хүнийг алж чадаад тэр угийн бичгийг чи устгаа хийчихсэн. Тэгэхээр тэрэн дээр маргалдах гэхээр одоо бид нар чи ердөө өсрээд 3 4 үе мэдж байгаа юм уу да. Тэгээ заах уу зарим нэг хүмүүс бол мэдж байгаа яг яалтчгүй одоо тэр угийн бичгийг хамгаалж одоо хадгалж үлдсэн хүмүүс л мэдж байгаа. Одоо тэрнээс ихэнх нь устгаа шатаагаад ингээ хэлмдүүлээд алдсан болохоор одоо бид нар Монгол улсынхаа түүхээ одооноос л яг мэдэж эхэлж байна шүү дээ. За тэгээд одоо энэ ингээ хилээ сураагүй одоо Монгол хүн гэхэд одоо юу хэний гэж болгоо. Жишээлбэл Америк гэдэг чи одоо уугуул яндаанчуудыг одоо амьдарч исэн газар одоо Европ болон бусад твээс очсон хүмүүс Америк гэдэг улсыг байгуулаа. Америк чи 200 жилийн настай байна. Хятад гэдэг ингээд Хятад гэгчл одоо 56 үндэснээс бүрдсэн маш олон үндэсний ястантай хойд Орос холбооны улс гэж холбооны улс шүү дээ. Дотроо маш олон улс аймаг үндэсний ястантай. Одоо нөө бидний маргаад байгаа Казахстан улс ч гэсэн өөрсдөө дотроо нөө Оросын нөлөөний улс байсан учраас Оросууд ихтэй. За одоо энэ зөрчил маргааны чинь гол үндсэн суурь нь одоо энэ нөгөө хүмүүсийн үзэл бодлын хоорондын зөрчил маргаанаас болд юм байна гэж. Тэгэхээр одоо бид нар зөвхөн Монгол дээлээ өмсдөг, монголоор ярьдаг одоо зөвхөн нөгөө хорхог боодог иддэг юу гэдэг тий. Нөгөө намхан нуруутай, навтар хамартай гэд дулаад байдаг шиг тэрийг монгол хүн гэж үзэх юм уу? Юу гэж үзэх? Энэ чинь өөрөө хууль эрх зүйн хувьд ядаргаатай асуудал болчиход байгаа байхгүй юу? За ингээд ер нь бидний нөгөө монголчууд чинь дайн тулаан их хийжсэн учраас одоо ягаад яхаа бусад нэг Аз үндэстэн дотор манай монголчууд чинь яг би хаа царай тус аргайгүй шүү дээ хамаагүй. Тэгээ ингээ ягаад тэрнийхэн үндснийг нөгөө дайн тулаан хийжсэн олон газар очижсэн учраас тэр газараас ихнэр авч байгаа мэдээж авч байгаа шүү дээ. Тэгэл ингээл хамгийн их цус сольж одоо олон үндэстний цус орсон улс гэвэл одоо монголчууд л болж тараад байгаа шүү дээ. Ягаад гэвэл дэлхийг шахуу бүхэлдэн шахуу эзэлсэн хүмүүс чинь тэгэл тэр чинээгээр цус нь маш олон холигдсон учраас тэгээ бие ялдрын хувьд бол маш ухаалаг одоо цус ойртойгоо нэлээд сайн цус олсон ийм хүмүүс бол цэвэр монгол гэж ярихад их асуудалд орчод байгаа байхгүй юу. Тэгээ одоо жишээлбэл одоо ингээд одоо энэ гадаад манай монголч зөндөө амьдарч штэ. Гэтэл одоо нөгөө тэнд чинь гадаад төшөөд ихэнх нь яг одоо хоорондоо цэвэр монгол хүмүүс ч амьдарч байгаа. Одоо гадаад иргэнтэй сууж байгаа хүмүүс ч байгаа. Тэгээд тэр дундаас гараад ингээд монголоор яриад зарим нь одоо монгол хэл мэдгүй байгаа хүмүүс шүү дээ. Хоёр одоо жишээ нь гадаад амьдарч байгаа хоёр монгол залуугийн дундаас гарсан хөлт байлаа гэж одоо гадаад хэлээр ярьдаг. Монгол хэлээ мэдгүй мөртлөө одоо монгол хэлээр ярьж чадаагүй гэдэг тэрийг одоо монгол хүн биш гэж үзэх үү гэдэг асуудал үүснэ шүү дээ. Жишээ нь одоо энэ одоо манай монголчууд чинь гадаад хүмүүстэй гэр болуулж जैन тэр дундаас гарч байгаа хүүхдийг одоо бас монгол биш гэж үзэх үү? Юу гэж үзэх вэ? Одоо эн чинь маш маргаантай асуудал байхгүй. Хэнийг монгол хүнээ хэн тогтоох вэ? За ялгааг яасан гэхээр одоо энийг шийдэх гээд одоо энэ фашизм яаж үүссэн гэхээр Гитлер чи ингэж эндээс үүссэн байхгүй юу? Арийн үндэстэн гэдэг тийм нэг онол сонссон юм шиг гоо. Тэгээ Гитлер чинь одоо цэвэр арийн үндэстэн болноо. Энэ еврейчүүд бидэнд гай болж байгаа нэг тэнгүүтээ нөгөө арийн хүн ямар байх вэ гингүүт нь шууд нөгөө шугам бариад одоо ийм царайтай, ийм хөмсөгтэй, ийм хацартай, ийм өндөртэй, ийм царай төстэй хүнийг цэвэр арийг хүн гэж үзнэ гэдэг өөрөөсөө нэг онол гаргаад тэр онолынхаа дагуу энэ шаардлага нийцэж яа нөгөөд хүн бүрийг ингээд одоо ийм
англин ялгалтанд оруулаад тэгээд энд нь тэнцэхгүй бол ингээд энэ бол герман хүн биш ээ гэдэг ари үндэстэн биш байна гэдэг ингээд бусд хүмүүсээ устгаж эхэлсэн. За ингээд фашизм гэдэг юм гарч ирээд хүмүүсийг дайн тулаанд хэлгээд өөрөөсөө бусдыг дайсан гэж үзээд маш их аймаглан устгал явуулсан. Энэ одоо хүн одоо энэ дэлхийн тэр дайчин энэ бие биенээ ялгуурлан газарх үзэн ядах эндээс үүсдэлтэй. За тэр коммунист үзэлч гэсэн ялгаахгүй одоо ингээд коммунизм чи одоо гол үзэл нь болохоор минийх л зөв, бусд нь буруу гэдэг үзэлтэй шүү дээ. Тэгээд одоо Монголд орж ирэл одоо Оросууд тэр чи бүр Францын хувьсгалаас ихтэй л дээ. Тэгээд цаашаа энэ Европ ТВ-с эхлээл тэгэл ингээд коммунизм дэлгэрэл тэгэл одоо монголчуудыг дундуур орж ирэл монголчуудыг алаад 10 өвөр монгол гэж хувааж өгөөл одоо хоёр солонгос ч одоо бас л коммунист капиталистаар хуваагаад хоёр хуваагдсан байна. Баруун зүүн Герман гэдэг ингээд энэ үзэл сурталч ингээд үндэсний чи ингээд хуваагаад гэдэг байхгүй юу? Хойд Вьетнам гэл хоёр Вьетнам хуваагдаад, Герман хуваагдаад, Солонгос хуваагдаад, Монгол хуваагдаад ингээл энэ ирж ерөөсөө үзэл суртлаас болоод хуваагдаж ижээ. За ингээд бид нар одоо ингээд гарал үүслээ ингээд үзэхээр ерөөсөө цусаар ярахаар чи ерөөсөө Монгол цус, Орос цус, Англи цус гэдэг энэ ойлголт чи байхгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр чин зүгээр одоо би хэдэн хоногийн өмнө оноо байгууллага дээр одоо цусны шинжилгээ өгч явах чи одоо тэрэн дотор чинь зүгээр одоо магний, кальци ингээл одоо холестерин ингээл бүх юм нь үзээд байгаа мөрлөө энэ нь Монгол цус одоо ингээл миний цуснаас дээж явхад энэ хэдэн энэ Монгол хэдэн их ядчих юм уу тийм үзүүл тогтоох ямар ч шинжилгээ талаас энэ чинь боломжгүй ойлголт байхгүй юу? Тэгээ тэрний одоо бусад физик одоо химийн шин чанарыг л үзнэ үхээс одоо ингээд орчин үед ч одоо яг ингээд одоо хуучин түүх рүүгээ л ухарна гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо энэ монголчууд ч хаанаас үүссэн гэхээр одоо нөгөө хүннүүгээс үүсэлтэй гэж үздэг. Тэгэхээр одоо хүннүү яасан гэхээр хүннүү чи одоо энэ Төв Азийн цэшин дээр ингээ хүннүү гэдэг улс байгуулад энэ нүүдэлч аймаг байж тэгээ урд хятад гэдэг хан үндэстэндээ их байлдаанд тулаан хийдэг байсан юм бэ. Тэгээ одоо биднийг чи үзэл суртлаар хятадууд байсан юм аа гэд бид нар толгойг ухаадсан байсан шүү дээ. Тэгээд ингээд бид нар чи түүхээ ухаад байсан чинь тэр цагаан хармыг очиод үтсэн чи яг үнэндээ хятадуудын дайсан хэн бэ гэсэн чи одоо бид нар өөрсдөө л болж таарсан шүү дээ. Нүг нүүдэлчд. Ягаад гэвэл нөгөө биднээс ягаад маш их урт цагаан харм барьцсан юм бэ лээ. Тэгэхээр бид нар бол тэдний зүрхэнд шар ус хуруулж байсан учраас тэр хятадуудын нэг сошиалэр яриад шүү нэг охин бид нар яагаад ингэ хэцүү ингээд байсан гэхээр танаас л болсон шүү дээ. Бид нар чи ингээд нөгөө монголчууд ингээд нүүдэлчд очиод хамаг юмын дээрэмдэж яваад алхахын алаад хятадын хадаад ахаар чинь тэд нар чинь нөгөө амьдрахын ирэх нэг асар том их цагаан харин бариад нөгөө эдийн засаг нэг сэгтгүүн байна л дээ. Баян хамгаалалт ингээд хашаа бариад ахаар нөгөө бусад нөгөө газар тариалан мал аж ахуй бусад юм ингээд хөгжиж өгдөг. Тэрнээсээ болоод хятадуудыг бид нар асар их айлгаж ижээ түүхээ харахаар. За мэдээж одоо ингээд бүх юм задгайгээд одоо бид нар ингээд бүх хүмүүсийг өөрийнхөө ингээд одоо нээлттэй гэж үзэхгүй шүү дээ. Одоо шинэ 90 оны үндсэн хуулиар чи бид нар яасан гэхээр Монгол гэдэг улс байна. Тэр нь улсад бий болсон одоо тэр хүмүүс тэр нутагт амьдарч байгаа хүмүүс нь Монгол улсын хууль дүрмийг дагаж мөрдөн тэр хууль дүрмэн дээрээ хин нэг үндэс угсаа, гаруул угсаа, яс үндэс, шашин шүтлгээр нь ялгуурлаж болохгүй гэдэг хуулиндаа заасан байгаа шүү дээ. За тэгэхээр тэрнээс өмнө бол яг мэдээж том одоо эн чинь түүхээ харахаар том нь бага даралдаг түүх зөндөө байгаа шүү дээ. Одоо монголчууд чи хятадыг дарангууллаа. Одоо 100 гаруй жилийн түүх нь одоо хаан суугаад энэ хятадыг боолчилж байлаа. За орсуудыг 200 гаруй жил бас боолчилж байлаа. За ингээд том нь тэр үед чи манайх том байлаа. Том нь багыгаа даралж ийсэн. Одоо яасан гэхээр бид нар чинь нөгөө дайн тулаанаас болоо жижигэрсэн. Тэгээд одоо ямар ч энэ нутагч зүгээр малсан л хэдэн үлдсэн. Тэгээд тэр нь эргүүлээд нөгөө бурхан багшийн хэлдгэр үүлийн үрээр хятадууд эргээд бидрийг дарлаад манжийн даралт одоо бид нар маш олон жил зовлоо шүү дээ. За тэгээд дараа нь яасан гэхээр нөгөө хойд орсуудыгаа дарлаж яасан. Оросын нөлөөгөөр бас 70 жил одоо коммунизмын нөлөөнд амьдарч байна. За тэгээд ингээд нөгөө бурхан багшийн сургасан нөгөө үүлийн үр гэдэг юм чинь түүхээс харахаар одоо ингэж батлагдаад байдаг юм баггүй юу? За яг хөө тэгтээ тийм л одоо ер нь манай агч тэр бурхан багш гэгэн тэмэргэд бол бүх юм харилцан хамааралтай гэж үздэг. Гэхдээ жишээ нь одоо манайд Монголд улсад хятадуудыг маш их үзий яддаг хүмүүс байдаг. Гэтэл одоо эдийн засгийн талаас одоо хэдүүлээ харъя л да. Хятад гүрэн яасан гэхээр одоо 90-ад оноос өмнө болоод тийм хүчтэй эдийн засгт байгаагүй. Тийм учраас одоо тэр түүхийн эдийн юунд одоо хэрэглэх шаардлага бага байсан. Эдийн засгийн хувьд тийм Америкийн хэмжээний
Тийм ээ. Одоо л хятад эдийн засгийн хувьд Америкийн баг урд орох гээд байна шүү дээ. Тэгээд 90-ад оноос хойш хятад хүчрхэгжээд нөгөө тэрбум хүм амтай болохоор нөгөө байгалийн баялаг үнд орж эхэлсэн байхгүй. Тэрнээс өмнө ч одоо манай 5-7 уурхай морхай чи гэж ашиглая ингээл австрал санал болгоодохор ерөөсөө авдаг байсан нөгөө тэр бодлож авах газар нь байхгүй болохоор хэн ч тоож авдаг байсан манай 5-7. За өнөөдөр юу болж байгаа нөхөр хятадын эдийн засаг өсөөд тэгээ нөгөө тэрний хэрэгээр түүхийд өсчихөж байгаа байхгүй. Одоо ингээл жишээлбэл одоо анх одоо оюутлагын засгийн гэрээ хийж явах $5,000-аас одоо 14,000 3 дахин одоо ингээ үнэтэй болчихчих. Яагаад гэвэл хятадууд нөгөө цахилгаан машиныг их үйлдвэрлээд тэрийг ингээд дэлхийн бусад орнуудад зарж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр цахилгаан машины чинь гол түүхий эдэн зис тэр зис нь одоо манай уурхай боловруулж штэ. Тэгэхээр дэлхийн эдийн засаг сайн байвал хятад их олон машин үйлдвэрлэх юм байл. Хятад их олон машин үйлдвэрлэх юм бол манай зисийн үн өндөр байх юм байна. Тэр хэрээрээ эдийн засгийг өгөөж бид нар авах нэ гэж. Тэгэхээр хятад ингээд өсөөд байхаар чинь яах нь вэ? Одоо эдийн засгийн хувьд чадамжтай болоод ахар нь тэрний ашиг нь манад ирж штэ. Тэгэхээр одоо бид нар хятадыг үзий ядаад нэмэргүй авахгүй юу? Тэгээ хятад нүүрс авбал бид нар мөнгөтэй болж байгаа. Хятад нүүрс авахгүй бол бид нар мөнгөгүй юм яа даа. Тэгэхээр ямар ч юм сайн болон муу талтай. Тэгээ яг түүн шиг одоо бүх юм харилцаа хамаартай гэж байна шүү дээ. Зөвхөн одоо монголчууд л одоо энэ Монголд нутагтаа ингээ хідүүлэх нэ одоо бусдыг үзий ядаад амьдрах гэдэг юм шиг зарим хүн тэгж яриад байгаа. Тийм байхгүй чи ядаглал цус ойртын шүү дээ. Тэгээд тэнэг болж эхэлнэ. Гэхдээ одоо Европын түүх байна шүү дээ. Одоо энэ европчууд чинь нөгөө хаадууд чинь нөгөө эд хөрөнгөө хамгаалахын тулд манай нэг дүү надад ярьж ирсэн Европт одоо эдэн жил амьдраад ирээд нэг таньдаг дөө. Гэхдээ тэгсэн чи европч чи ямар сони юм бэ? Ахагч дүү нарын хүүхдүүд хоорондоо суугаад байна. Нөгөө эд хөрөнгөө хамгаалахын тулд тэр чинь нөгөө хоорондоо суудаг. Тэгээд европчийн тэнэгрэл их байгаа юм байна. Яг тэгвэл цус нь ойртцоо хоорондоо суугаад. Тэгэл ингээд цус ойртох тусмаа энэ оюун ухааны чадвар юм уу монхог молгоо болдог. Яг тэр шиг одоо зөвхөн нөгөө нацаг дөржиг их насаг дөржийн хэлснээр хөмөрсөн догоон дотроо цөөхөн монголчууд ингэж амьдрах ийм цаг үе биш. Одоо тэгээд тэр цус яриад одоо бусдыг үзий ядаад алын хэдий хөөж туй гэдэг байгаа хүмүүсийн одоо гайхаад байгаа. Тэр 13 дугаар зууны одоогоос 800 жилийн өмнөх нөхцөл байдал чи өнөөдөр шал өөр болчиход 13 дугаар зуунаар амьдарч болохгүй болчиход байна шүү дээ. Бид нар чинь 21 дугаар зууны соёлд хууль эрх зүйд засагладаг ийм шинжилгээ хөгжсөн ийм орчин нийгэмд одоо ийм цус ярих гэдэг чинь бол ямар ч утгагүй балаа юм болж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж Монгол улс гэдэг чинь одоо яг хуу мэдээж нээлттэй байна гэснээр одоо бүх хүнийг зөвшөөрөөл одоо бүгдээрээ ингээд уусаа алга болно гэсэн үг биш үү? Монгол улс байдгаараа байна. Гэхдээ бусдыг үзий ядахгүй эвдээ найртай амьдрах тухай л яриа байхгүй юу? Тэрнээс одоо манай монголчууд ч одоо буддистууд бурхан багшийн сургаалыг шатдаг гэдэг нь бол би ялангуяа Facebook найз нараа гайхад идэв. Энэ профайл зураг дээр нэх гой бурхан багшийн зураг тавьчаа тэгээ бусдыг алын хэдий энэ одоо манад айсан байна гэд ингэж яриад суугаад байгаа хүмүүс үнэхээр гайхахгүй. Энэ бурханыхаа сургаалыг ерөөсөй ойлгоогүй шүү дээ. Нөгөө Монголд буддист хүн байхгүй гэж одоо би бол зарим талаараа үнэхээр санал нийлдэг. Тэгэхээр бурхан багш чинь бусдыг энэрэлж хайрлал, бусдыг тусалд гэж хэлсэн болохоос бусдыг үзий ядаж аал гэж ерөөсөй хэлээгүй, сургаагүй. Гэтэл манай монголчууд өөрсдөө буддист гэж үзчихэд тэгээ бусдыг алах хядах, бусдаас өшөө хорсол авах тийм хачин юмараа сууж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо би бол энтэй санал нийлдэггүй. Үнэхээр буддист хүн гэдэг бол тийм үзэл бодолтой байх ёсгүй шүү дээ. Мэдээж бид нар дэлхийн хамтын нийгэмлэгтээ зэрэгцээл амьдрна. Хэрвээ дэлхийн их тайван бос байвал бид нар одоо харал да одоо энэ манай энэ Казахстаны ялангуяа исламын шашин Европт маш их асуудал дагуулжээ. Ягаад гэвэл нөгөө исламын шашнаас чи нөгөө нутгаасаа хавчигдсан хүмүүс исламын шашнаас сагаачлаар өсдөг. Тэнгүүтээ Европт очингууд би чи энэ исламын шашинтай хүн одоо та нар исламын шашин шүтэх ёстой гэдэг ингээ Европыг хамгийн аюуг нь хүмүүлээд байдаг. Тэгтэл одоо энэ ойрхот орон тэгэл эргэн тойрон дандаа исламын улсууд байгаа. Тэгсэн мөртлөө тэд нар хизээч ив найртай байхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь шашин улс төр хоёр л одоо хүмүүс биднийг хувааж штэ. Улс төр буюу одоо улс төрөөс олж хуваагдж जैन, шашнаас олж хуваагдж जैन. Тэг ялангуяа одоо энэ дэлхийн халуун цэг болсон Орос Украины дайн байна. За энэ Ирантай болж байгаа энэ Израиль Палестины дайн байна. Энд чинь бол нэг ясандаа ах トゥ нар хоорондоо л одоо шашнаас л алцаад байгаа юм байлээ.
би түрүүний бичлэгэн дээр хэлсэн шүү дээ. Одоо Израиль гэж евдийн шашинтай Израильчууд исламын шашинтай палестинчууд гэдэг чинь нөгөө нэгэн эцгийн хоёр өөр эхнэрээс гарсал хүүхэд бол байсан байл л дээ нэг эцэгтэй. Тэгээд ингээд хоёулаа тусдаа улс болоод нөгөө өөрөх айл өргөч ингээд нийлээд томорсоор ороод аймаг болоод аймаг нь улс болоод улс нь ингээд томордогтой адилхан. Одоо тэгээд хоорондоо тэр нөгөө хоёр ах トゥ нар чинь Израиль Палестин хоёр байлдаад тэрэнд нь Иран татагдан оролцоо. Тэгээд тэрнээс нь болоод одоо бид нар бензинд бас байхгүй болчоод одоо ингээд инфляц өсөөд өмнө нь өсөөд үгүй энэ тхийг Солонгос, Япон энэ төр шиг бүгд газ төлшөө бид нар бензин төлшөө баларч штэ. Яг тэрнтэй адилхан Орос, Украин гэдэг хоёр чинь бас л ясын өмнө дээр нэг л үндэстэн багхгүй юу. Одоо жишээ нь Украин хүний цусыг энэ нь Украин цус, энэ нь Орос цус гэж ялгаж бас л болохгүй штэ. Энэ чинь нөгөө хүний л шинжлэх ухаанаас үзэхээр дөрвөн бүлгэл цус гарна. Тэгээд энэ чинь нэг хоёрдугаар бүлгийн цустай хүнд нь нэгдүгээр бүлгийн таардгүй, нэгдүгээр бүлгийн цустай хүнд хоёрдугаар бүлгийн таардгүй ингээд байдаг. Гэхдээ яг генетикийн хувьд яг хүний ингээд бүр уг сурвалж руугаа судлахаар чи одоо ерөнхийдөө нэг европчууд төрхтэй, монголчууд төрхтэй, негр гэх төрхтэй, цагаан аристан, хар аристан, шар аристан гэж хуваагддаг шүү дээ. Тэгээ яг нөгөө бүх түүхчийн ингээд явж нөгөө хүнийхээ үүслэрүүлээд очиж штэ. Тэгээд одоо анх бол Пангеа гэдэг дэлхийд ганц том төв байсан байлээ. Тэгээд тэр төв чи ингээд алсаас ингээд хэдэн мянган сая жилээр ингээд тасраа 5 төв болоод тэр 5 төв дээр чинь 5 төрлийн хүн амьдрал. Тэрнээс нь бол улс үндэстэн үүсэл. Тэгэл хүн төрөлхтний түүхчин тэр чигээрэл байлдаан штэ. Тэгэл ингээд хоорондоо улс гүрэн болоод байлдаал алцаал ингээд. Гэхдээ яг генетикийг чинь ингээд судлахад бол одоо ДНХ асуудал гэж байгаа шүү дээ орчин үед. ДНХ-гаар судлах юм бол одоо ингээд тэр чинь батлагддаг байхгүй одоо хүн орчин үеийн оюун ухаанд хүн чинь хизээ үүссэн гэхээр ерөөсө 300 мянган жилийн настай шүү дээ. Тэрнээс өмнө л одоо Homo sapiens гэл одоо тэгээд яг хүн гэхэд хэцүү хагас одоо зэрлэг хил соёл байхгүй тийм хагас амтналаг л тийм хүн одоо төрлийн хүн байсан. Орчин үеийн хүн гэдэг бол одоо ердөө маш залуухан шүү дээ 300 мянган жилийн настай. Тэгээд одоо гарал үүсэл нь ерөөсөө Африкаас л үүссэн байдаг шүү дээ. Тэгээд хүн төрөлхтний түүхч ерөөсөө тэр чигээрээ нүүдэл. Одоо яагаад энэ гэхээр манай түүхээр батлагддаг. Одоо хятадын одоо энэ Төв Азийн жишээнд байсан хүннүүчүүд Европ руу нүүсэн. Аттила гэдэг хүн тэнд одоо хаан болоод суусан. Тэгээд улс байгуулсан. Бас энтхийн хойд хэсэгт очиод бас л Монгол Төв Азийн жишээс энтгэгт очиод нүүдлээ суусан. За манай Монголын торгуудууд байна. Одоо манай зүүн гарын хаан тулс гэж байлаа шүү дээ Монголын. За тэр хүмүүс чинь ингээд ижил мөн рүү Оросын одоо тэр Европ руу ижил мөн рүү нүгээд тэндээ одоо байжгаад бас нөгөө Оросуудтайгаа таархаа болоод эргээд нүүсэн. Тэр асар их гай гамшиг нүүдлэр одоо нүүдлийн тухай юм баримтат нэвтрүүлэг зөндөө гарсан байлаа. Та нар тэрийг үзээрэй. Тэгээ энэ нүүдэл чинь одоо ерөөсөө хүн төрөлхтний л түүх. Ингээл анх Африкаас нүгээл бүх одоо Берингийн хоолоогоор дамжаад Америкт нүүдэг шиг ингээл тэр чигээрээ нүүдэл. Тийм учраас одоо тэр одоо бид одоо Монгол казак гэд маргалдаад байгаа чи бас л казакчууд нүүдэлж байсан шиг монголчууд нүүдлээл. Яг уу одоо бидний Монголын уус товчонд байдаг штэ. Дээд тэнгэрээс заяатай бүртчэн гоо амарл тэнгис далай гатлан ирвэ гэж. Тэгэхээр бид нар энэ Монгол гэдэг нутагт хаа нэгтээс нүүдэлж ирсэн юм байна гэдгийг одоо нуус тавчаан дээр бичсэн байдیں۔ Тэгэхээр ингээд хүн төрөлхтний нүүдэл одоо ингээл улс гүрнүүд ингээл мянган жилийн түүхэндээ нүүж байсан юм байна. Ингээл хоорондоо тэгэл арьс өнгөөрөө ялгарч байсан юм байна. Тэгэл улс төрөөрөө хуваагдаад одоо ингээл одоо тэгтэл одоо монголчууд чинь энэ үзэл суртал янз бүрийн байдлаас болоод өөр Монголд байна, Туваад байна, одоо ингээл Бурят Монгол гэдэг. Гэхдээ бидний одоо цөөхөн гэж болохгүй. Одоо Монгол Өөр Монголд хэд хэдэн монголчууд байна гэхээр биднээс илүү баг монголчууд байгаа шүү. Тэгэл Монгол улсын иргэн тойронд 10 сая болон түүнээс дэш монголчууд байна. Тэгэхээр монголчууд биднийг цөөхөн гэж юусоо хэлж болохгүй. Монгол угсаа гаралтай хүмүүс хаасан тэр хөхнөөрийн дээд монголчууд байна. За ингээд одоо орчин үеийн шинжлэх ухаан өгсөн ийм нийгэмд одоо яс үндэс яриад ахаар энэ шинжлэх ухааны талаас энэ чинь их хэцүү болчиход байд юм а. Тийм учраас бусдаагаа эвнэ найрт, эвтэй найртай ухаалаг амьдрах хэрэгтэй. За нэг цус мус ярьдаг ийм одоо үзий яддаг тийм хүмүүс хэлэхэд одоо шинжлэх ухааны талаас ингэж ийм байгаа шүү. Тийм учраас одоо орчин үеийн 21-р зуунд одоо бид нар шинэ үндсэн хуулиа баталсан. Тэрнээсээ болоод одоо биенийгээ үзий ядаа, дургуут сайд биенийгээ алж чадна хөөн туун гэдэг хаа чи ямар ч утгагүй. За ерөөхдөө нэг иймэрхүү юм модоо сууж байна да.
За баярлалаа баяртай.